Өглөөс ирээд ягаад ч айгүй стресстэй байгаад байдаг байсан. Дөнгөж сэрэнгүүтээ тухайн өдөр хийх ажлуудаа бодоод хүүхдүүдээ сэрэх, хоол унд, хичээл ном, хувцас хунар гээл зүгээр яарах шаардлагагүй цагт сэрсэн мөртлөө юунд ч юм бачимдаал, яараал, сандраал нэг л тийм цаанаасаа уур хүрээд ч юм уу ингээд байгаад байдаг байсан. Тэгээд яагаад би ер нь өглөөг ингэж эхлүүлэх ёстой гэж сайхан тайван байл да. Энийг одоо болио гэсний үндсэн дээр судалгаанууд хийж үзээд 4 алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд энэ 4 алхам маань жижигхэн энгийн алхмууд боловч миний амьдралд айгүй эерэг нөлөө үзүүлсэн учраас та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. За тэгээд бидний дөнгөж сэрсний дараах нэг цаг тухайн өдрийг тодорхойлдог гинэ. Бид нар ингээд унтчих үед бидний тарих theta brain wave буюу theta үйлдэл дээр байж идэг юм байна. Тэр маань болохоор энгийн үетэй харьцуулахад илүү юм урт урт юм том долгионы тийм үйлдэл гэсэн үг. За тэгээд сэрсний дараа альфа үе рүү шилжээд альфагаас бета руу шилждэг. Альфа үе маань болохоор нойр дөнгөж сэргээд гэхдээ тарих маань бүрэн одоо бүтэн потенциалаар ажиллаж эхлэегүй тэр нэг тийм зүүд нойрны дундах ертөнцийн хипнозын тийм үе юм байна. Гэтэл энэ гайхамшигтай үеэ бид нар энэ энерги бусад хүмүүс зүгээр маа гэд хүчдэг. Сэрүүлэг дугарлаа, уцаа шүүрч аваад нээлээ. Бусад хүмүүс юу гэж хэлсэн байна, юу постлсан байна, эсвэл надад ямар имэйл ирсэн байна гэл өөртөө анхаарч эхлэегүй байхдаа шууд бусдын амьдрал руу хамаг анхаарлаа явуулждаг. Тэгээд тухайн өдөр эхэлж амжаагүй байхад л айл үшээ би нэг арт хоцрогдсон юм шиг сонир мэдрэмжтэй эхлүүлээд идэг байсан гэсэн үг. Тэгэнгүүт альфа үед бясалгал хийж тухайн өдрөө эхлүүлэх нь маш өндөр үр дүнтэй юм байна гэдгийг би ойлгосон. Яагаад гэвэл бидний одоо тархины даалт ухамсарын хүлээж авах нээлттэй үе нь альфа үе дээр маш өндөр байд юм байна. За тэгээд нэгдүгээрт нь миний хийсэн алхам юу вэ гэхээр сэрүүлгээ снүүс хийхэ байсан. Снүүс хийн гэдэг нь болохоор сэрүүлэг дуурангууд дахиад тэрийгэ идэвхжүүлээд өшөө жоохон унтчихээ дахин эхлүүлээд байна гэсэн үг. Гэтэл снүүс дараад ахаар нөгөө гүн нойрны цикл буюу одоо мөчлөг нь бүрэн дуусаагүй үед бид нар өөрийгөө хүчээр сэрээгээд байна гэсэн үг. Ерөнхийдөө бид нар дунджаар 90-120 минут унтчихж бүрэн нэг нойрны цикл дуусгадаг гинэ. Тэгээд тэр цикл нь дуусаагүй байгаа үед 5, 10, 15 минутаар сунгаад жоохон унтаад сэрээд ахаар яг босъё гэсэн үедээ аюу тийм нозоорсон, ядарсан мэдрэмжтэй болчдөг. Тэр нь хідэн цагаар ч хамаагүй үргэлжлэнэ. Дээрээс нь чухал гэсэн ажил дээр анхаарлаа төвлөрүүлэх гэхээр ерөөсө болж өгдөггүй. Тийм учраас сэрүүлгээ снүүз хийхгүйгээр яг тухайн үедээ босох нь биднийг илүү ирч хүчтэй байхад тусалт юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд дөнгөж сэрээд эхний 30 минутын дотор CAR буюу cortisol awakening response гэдэг зүйл идэвхждэг юм байна. Бидний ихэнх нь болохоор кортизол маань стрессийн гормон гэдгийг нь мэддэг. Өглөөгөр кортизол өндөр байх нь харин сайн гинэ. Яагаад тэгэхээр шүнжэнгөө бид нар биеэ одоо мацаглалтын байдалтай байлгаад тэгээ өглөө сэрж байгаа учраас кортизол идэвхтэй байснараа бид нар сэргэж чадна. Бидний дархлааны системүүд одоо зөв үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Дээрэс нь булчин бие махбодод одоо босох цаг боллоо гэсэн дохионуудыг өгөөд тухайн өдөртөө бэлтгэх энергийг өгч идэг юм байна. За тэгээд үдээс хойштоо кортизол буурч эхлээд оройн цаг гэхэд нойрны даавар болох мелатониныг дэмжихийн үүднээс кортизол хамгийн бага хэмжээнд очдог гинэ. За хоёрдугаарх нь болохоор өглөөс сэрэнгүүтээ 5 минутын дотор бясалгал хийх. Түрүүн би ярьсандаа бид нар дөнгөж сэрсний дараах бидний тархины үйлдэл альфа үйлдэл дээр байдгаа гэж. Энэ үйлдэл маань бидний даалт ухамсар руу мэдээлэл орох хамгийн идэвхтэй үе байдаг гинэ. За тэгээд энэ үедээ бид нар сэрээд шууд уцаа авчих юм бол тэгэл тухайн өдрийнхаа тэр энерги байд юм уу, анхаарал төвлөрөл юу байд юм бүгдийг утас руугаа босод хүмүүс рүү явуулчлаа гэсэн үг. Тийм учраас уцаа ерөөсө битгий ухаарай. Дөнгөж сэрээд болж өгвөл орон дээрээ бос суугаад эсвэл диван дээрээ очиж суугаад 5 минут бясалгаад үзээрэй. Би бол хэвтхийг зөвлөхгүй яагаад гэвэл буцаад унтчих магадгүй. Тийм болохоор би өөрөө орон дээрээ бос суужгаад чихвчээ зүгээд YouTube-ээр 5-10 минутын талархлын бясалгал ч юм уу те тухайн өдрийнхөө одоо энергийг, төлөвийг сайхан тогтоох үүднээс бясалгал хийдэг. За тэгээ үнэхээр бясалгах дургуй ч юм уу сонирхолгүй байгаа хүмүүс ядаж 5 минут зүгээр хэсэг суугаад өөрийнхөө одоо нэг эрүүний булчингуудыг сайхан массажлаад энэ ингээ хамгийн их ачаал авдаг булчин гинэ.
массажлаад тэгээд тухайн өдрөө 50 сайхан байна шүү. Би өнөөдөр талархалтай байна гэдгээ өөртөө сануулад за боломжтой бол гоё affirmation-ууд сонсоод ингэх юм бол амьдралд чинь маш эерэг үр дүнгууд гарч эхэлнэ. Заримдаа яг тухайн өдөр бидний төлөвлөснөөр болж өгдөггүй, явдаггүй, гинтийн асуудлууд ч юм уу зүйлсүүд гарч ирдэг. Тэр үед бид нэр огцом реакцлж сэтгэл хөдлөлөөр хандахгүй, илүү тайвнаар хандхад өглөөний бясалгал болон тэр affirmation-ууд маш их тусалдсан шүү. За 3 дахь нь болохоор талархлын тэмдэглэл хөтлөх. Би өөрөө энийг бол саяхнаас хөтөлж эхэлсэн. Манай дүү надад санал болгоод ер нь бол энэ маш эерэг нөлөөтэй юм байна гэд. Тэгээд өглөө болохоор хүүхэд шуухад цаймаа бла бла гэд бид нар ер нь бол амар завгүй байдгийг би ойлгож байгаа. Заавал 5 минут биш маа гэхэд ядаж нэг 30 секундээс 1 минут ч гэсэн хамаагүй гаргаад тухайн өдрийнхөө за би энэ өдөрт ямар 3 зүйл талархах юм бэ? Энэ өдрийн миний хийх ёстой хамгийн чухал 3 зүйл юу юм бэ? За тэгээд энэ өдөр би бодохгүй, шаналхгүй байх нэг зүйл юу юм бэ гэдгээ тэмдэглээд үзээрэй. Бүр үнэхээр надад талархах шалтгаан алга гэж бодсон ч гэсэн ядаж өнөөдөр өглөө би эрүүл саруулс ирсэндээ талархаж чинь гэд тэмдэглээд үзээрэй. Тэгээд гар утсан дээр биш, компьютер дээр биш, гараараа бичих нь үр дүнтэй гинэ. Яагаад тэгэхээр гараараа бичих үед бидний prefrontal brain буюу одоо нөгөө логик, сэтгэлгээ, шийдвэр гаргалт, analytical одоо шийдвэрүүд гаргадаг тэр тархийг маань илүү сайн идэвхжүүлж өгдөг гэсэн судалгаа гарсан байна. За дээрэс нь мэдрэмжээ тухайн үед одоо гарт төрж байгаа ямар нэгэн сайн муу бүх мэдрэмжээ бичиж тэмдэглэх нь бидний одоо нөгөө айдас сэтгэл зүйтэй холбоотой амигдала гэдэг бүлсэн хэлбэртэй тархийг логик тархитай маань уялдуулаад илүү тэнцвэртэй баланстай байхад тусалдаг гинэ. Тэгээ байнга бичиж тэмдэглэдэг, мэдрэмжээ дэвтэртэйгээ хуваалцдаг хүмүүсийн кортизолын буюу стрессийн дааврын хэмжээ 23% бага байдаг гэсэн судалгаа бас байд юм байна. Тэгэхээр бичиж тэмдэглээд тархиа сайхан эмх цэгцтэй байлгаад хэрэгтэй хэрэггүй бодол мэдрэмжүүдээ буулгаад тухайн өдөр яг гол анхаарах зүйлс дээрээ анхаарад явах нь биднэрт маш их тус болдог байх нэ. За тэгээд хүн өдөрт ойролцоогоор 60,000 бодол боддог гэж үзэх юм бол тэрний 80-аас 90% нь дандаа тийм давтагдсан бодлууд байдаг гин. Бидний одоо маргаашийн төлөвлөгөө ч юм уу, өнгөрсөнд болсон явдлууд ч юм уу, ямар нэгэн санаа зовнил ч юм уу, эдгээр маань ингээд дахин давтагдаад бодогдоод байдаг гэсэн үг. Хэрвээ та ингээд байнга сөрөг зүйл боддог, сөрөг зүйл мэдэрдэг бол таны бодлын чинь 80-аас 90% нь сөрөг байдаг гэж үзэж болохоор байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар өөрийнхөө юу бодож байгаа, юу мэдэрч байгаа дээр илүү ухамсартай байхын тулд өглөөгөө эхлүүлэхдээ тухайн мэдрэмжүүдээ бодлоодоо гаргаад эмх цэгцтэй болгочих юм бол тухайн өдрөө илүү одоо present буюу тухайн мөчтэй байж чадах тэр боломжийг олгож гинэ гэсэн үг юм. За дөрөвдүгээрт нь болохоор нарны гэрэлд гарах хөдөлгөөн хийх. Яагаад нарны гэрэлд бид нар эрт гарах нь чухал вэ гэхлээр бидний circadian rhythm-ыг идэвхжүүлж өгд юм байна. Circadian rhythm гэдэг нь бидний биологийн цагийг хэлж идэг. Одоо унтах цаг боллоо, одоо сэрэх цаг боллоо гэд тухайн мөчтөнд тохирсон дааврыг ялгаруулдаг тэр биологийн цагийг хэлдэг гэсэн үг. Нарны гэрэл бидний нүдээр дамжаад тархинд хүрснээрээ одоогоос 14 цагийн дараа мелатонин буюу нойрны дааврыг ялгаруулж эхлэх шүү гэсэн системийг тохируулж идэг. Тэр процессыг эхлүүлж идэг гэсэн үг. Тэгэхээр наранд гарснараа бид нэр тухайн өдрийнхөө оройн нь сайхан унтаж амрах тэр процессоо эхлүүлж идэг ийм чухал зүйл юм байна л да. Тэгээд шилний цаанаас юм уу, цонхны цаанаас биш бүр гадаа гараад боломжгүй бол балкон дээрээсээ нарыг ингээд мэдрэх нь их чухал гинэ. За тэгээд үдээс өмнө нарыг мэдэрсэн 10 минут орчим мэдэрсэн хүмүүс дээр brain cognitive test буюу танин мэдхэн гүйцэтгэлийн тест явуулж үзэхэд 5 өдрийн дотор хариулт нь амар өндөр өссөн судалгаа гарсан юм байна. Бас үдээс өмнө наранд гардаг хүмүүсийг үдээс хойш гардаг хүмүүстэй харьцуулахад жингийн хувьд харьцангуй бага байдаг гинэ. Миний хувьд би өглөө жимд явдаг. Өмнө нь орой явдаг байсан бол одоо ингээд ажлын хуваараас шалтгаалаад хүүхдүүд оройны хоол гээд орой аягүй завгүй байдаг учраас өглөө жимдээ явцдаг. Тэгэнгүүт бид маань яагаад ч нэг тийм би өнөөдрийн чухал ажлуудынхаа нэгийг одоо амжуулчихлаа шүү гэсэн тийм сэтгэл ханамжтай байдлыг үүсгэж өгдөг. Дээрээс нь дасгал хөдөлгөөний одоо ач холбогдлуудыг дуртаад бол дуусахгүй байх. Тэгээд та хэд маань жим юм уу, йогагаар ч юм уу хичээлэх боломжгүй бол ядаж наранд нэг 10-аас 15 минут сайхан алхачаарай. Тэгээд үр дүн нь бол яриад дуусахгүй шүү. Тэрийг
бардам хэлэхээр байна. Тэгэхээр өглөөдөө хэдүүлээ шууд сэрэнгүүтээ уцаа авахгүй байх нь ядаж 30 минут. За тэгээ болж өгвөл 1 цаг уцаа авахгүй байгаарай. За тэгээ сэрснийхаа дараа аль болох 5-аас 10 минут суугаад бясалгал хийгээрэй. Сайхан affirmation-ууд эерэг үгсийг сонсож байгаарай. За тэгээд наранд гарч агаарай, хөдөлгөөн хийж агаарай. За иймэрхүү энгийн алхмуудыг авч хэрэгжүүлснээрээ өдөр тутамдаа бид нэр сайхан тайван амгалан илүү их эрч хүчтэй чухал зүйлс дээрээ төвлөрсөн байж чадах нэ. За тэгээд сонссонд баярлалаа.